Таны Есүс нэрээр өгч байна. Амен. За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээ та бүхэн бас сайхан амарч байна уу? Тэгээд энэ 7 хоног бас эзний нэгүсэл ивэл та бүхний дээр дүүрэн байсан гэж итгэж байна. Өнөөдөр нэгэн чухал сэдвийн талаар бас та бүхэндээ ярий. Яг л хүн болгоны зүрх сэтгэл, хүн болгоны амьдралаасаа шахаж гаргамаар, хатгаж гаргамаар, амьдралаасаа ямар нэг зүйлээр ингэж дотроос нь хатгаж гаргамаар тийм зүйлүүд байдаг. За бид нар баг багтаа онцгой миний хувьд би баг багтаа өвөөтэйгөө эмээтэйгээ бас цаг өнгөрөөдөг. Зуныхаа амралтаар өвөө эмээгэндээ зочилдог. Тэгээд тухайн үед манай өвөө маань бас хэдэн цөөхөн адуутай байсан. Тэгээд нэгэн зуны амралтаар намайг нэлээд баг байхад одоо сайн санахгүй магадгүй нэг 9-10 настай байхад өвөө нэгэн морь авчираад тэгээд тэр морийг чөдөрлж агаад тэгээд урд хөлнийх нь яг хажууд байгаа нэгэн бүдүүн судсыг одоо шөвгөөр хатгсан байдаг. За шөвг гэдэг бол юм нарийнхан яг зүг шиг тийм зүйл. Тэгээд тэр шөвгөөр хатгахад их хэмжээний тийм цус судснаас нь болоод задарч гарч тэгээд нэгэн бараг 10-20 минутын дараа өөрөө аяндаа тогтчихсон. Тэгээд би тэгээд тухайн үед өвөөгөөс гайхаад асуусандаа яагаад энэ зүйлийг хийж байгаа маа гэх. Тэгээд өвөө минь юу гэж хэлсэн гэхээр тухайн морь одоо доглоод одоо хөлн одоо буглаатай одоо хөлн одоо өвчтөй болсон учраас тэр цус ханах гэж ярьдаг. Тэгээд тэр морины цусыг ханж гинэ. Тэгээд үүгээрээ дамжуулан тэр морийг бол одоо эдгэж чадсан байна. За яг үүнтэй адилхан хүн болгоны амьдрал яг тэр муу цус шиг амьдралаасаа хатгаж гаргамаар амьдралаасаа одоо өөрийнхөө зүрх сэтгэлээс гаргамаар тэр зүйлүүд байдаг. Тэгэхээр хүний амьдралд ирдэг өөрчлөлт бол хизээч хүний амьдралын гадна талаас ирдэггүй. Бидний юу идж байгаа, юу өмсөж байгаа, ямар ажил төрөл хийж байгаа, ямар амьдралын хэв загвараар амьдарч байна гэдгээс үл шалтгаалдаг. Харин хүний амьдралд ирдэг гол өөрчлөлт бол хүний яг зүрх сэтгэлээс ирдэг байна. Хүний зүрх бол ямар нэгэн зүйлээр хатгагдаж хүний зүрх сэтгэлд байгаа тэр муу зүйлсүүд, муу бодол санаанууд, муу үйл явдлууд, муу одоо зуршлууд одоо ямар нэгэн зүйлээр хатгагдаж тэг хүний амьдралаас бол гадагшаа гарах ёстой. За өнөөдөр яг энэ тухай бид нар Үүс номын 2 дугаар бүлгийн 37-оос 41 дугаар ишлээс бүгд хамт уншийе. Тэгээд Үүс номын 2 дугаар бүлгийн 37-оос 41. Сонссон зүйл нь тэдний зүрхийг хүнцэнд Петр болон бусад элч нар босоод ах トゥ нараа Петр болон бусад элч нараас тэнд байсан хүмүүсэд асуусан. Ах トゥ нараа бид одоо яах вэ хэмээн асууцгаав. Харин Петр тэдэнд гимшигтэн хүн бүр өөрсдийн нүглийн уулчлалын төлөө Есүс Христийн нэрээр баптизм хүртцгээе. Та нарт ариун сүнсний бидгийг хүлээн авах болно. Учир нь уг амлалт нь та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй бас асаж суугч бүрийнх бөгөөд манай бурхан эзнэр дуудагдсан болгоных билээ гэв. Тэр өдөр тэрээр өөр олон үгээр гэрчлэн энэхүү завхруулагч үеийнхнээс аврагддаг гэж тэднийг синхрүүлж байлаа. 41-р ишлэл. Ийхүү түүний үгийг хүлээн авсан хүмүүс баптизм хүртцгээв. Тэр өдөр 3000 орчим хүн дагалдагчдын тоонд нэмэгдсэн байна гэсэн байна. За тэгэхээр энэ үйл явц бол бидний үзэж байгаа Үүс номын яг үйл явцын одоо дараагийн үйл явцын өрнөл яагаад гэвэл Пентекост баярын өдөр, дээгүрх өнгөрөх баярын өдөр, одоо 50 дахь өдөр ургацын баярын өдөр дагалдагч нар ариун сүнсийг хүлээн авдаг. За ариун сүнсийг хүлээн авсан тэр хүмүүс тухайн үед байсан Иерусалимд ирсэн одоо Ромын эзэнт гүрний одоо өнцөг буланбөрөөс ирсэн еврейчүүд одоо тухайн үед өөрсдөө шашны баярыг тэмдэглэж байгаа үед анхны дагалдагч нар яг тэдний өөрсдийнх нь төрөл хэлээр сайн мэдээг тарааж эхэлдэг. Нэгсэндээ түрүүчийн 7 хоног бид нар үзсэн тэд нар амьдралдаа хизээч сураагүй хин нэгэн одоо хүний хэлээр хин нэгэн үндэстний хэлээр тэд нар сайн мэдээг тараадаг. За Үүс номын 2 дугаар бүлгийн 14-өөс эхлээд Петр тэнд байсан хэдэн мянган хүмүүст сайн мэдээг тараадаг. Тэгээд дэлхийн одоо газар бүрээс ирсэн еврейчүүдэд дамжуулан анхны дагалдагч нар ариун сүнсээр дүрч тэд нар сайн мэдээг тараадаг. Үүс номын 2 дугаар бүлгийн 14-өөс 21 дээр Петр элч юуны тухай ярьсан гэхээр хуучин гэрээн дээр байсан Йол гэдэг
иш үзүүлэгчийн хэлсэн үг хэрхэн биелж байгаа тухай ярьдаг. Нэгсэндээ эцсийн өдрүүдэд хүн төрлөختний дээр эзний ариун сүнс ирэх болно. Өнөөдрийн та нарын үзэж байгаа, харж байгаа энэ бүх зүйл бол эзний амсны дагуугаар ариун сүнсний тэр зутгалаар, ариун сүнсний хүч чадлаар дамжуулан энэхүү сайн мэдээ би та нарт ярьж байна гэж хэлсэн. Онцгойлон Үлс номын 2:21 дээр ийхүү эзний нэрээр дуудагдсан хүн болгон, эзний нэрээр дуудагдсан, эзний нэрийг өөрийнхөө авраг чимээ дуудсан хүн болгоны дээр аврал ирэх болно гэдгийг номлосон байдаг. За дараа нь Үлс номын 2-р бүлгийн 22-оос 24 дээр Петр үргэлжлүүлэн дуулал номын 16-р бүлгээс иш татаж Есүс бол одоо Бурхны амжилсан тэр Месая буюу аврагч. Тэгээд та нарын дунд тэрээр ирсэн боловч хүчит үүс гайхамшигаараа та нарын дунд амьдэрсэн боловч та нар өөрсдөө тэр хүнийг бол одоо загалмайд цовдлж алсан юм аа. Харин Бурхан эцэг түүний зовлон эцэс болгож түүнийг дахин амьдуулсан гэдгийг бол дуулал номоос иш татан ярьсан байдаг. За ингээд өөрийнхөө номлын хамгийн сүүлийн хэсэгт 25-аас 35 дахь хэсэгтэр Петр дуулал номын 110 дахь бүлгээс иш татаж бидний өнөөдөр тунхаглаж ярьж байгаа энэ Христ бол одоо Давид хааны удмаас гарсан Христ Месая буюу тэрээр одоо эзний бидэнд амлагдсан аврагч юм а гэдгийг бол тунхсан байна. 32 дугаар ишлээс онцгойлоод энэ Есүсийг Бурхан амьдуулсан бөгөөд бид бүгдээрээ түүний гэрчнэр болсон. Тиймээс Бурханы баруун гарт өргөмжлөгдөж эцгээс амлагдсан ариун сүнсийг авч тэр та нарыг үзэж сонсгож байгааг одоо бидний дээр зутгсан юм а гэж. Тэгээд тиймээс Бурхан та нарын цовдсон тэр Есүсийг эзэн болон Христ болгосныг Израилийн айл бүхэн мэдэх болтгоо хэмээн тунхсан байна. За тэгэхээр өнөөдрийн энэ номлол юуны тухай ярьж байгаа Петр тэнд цугларсан олон түмэнд Христийн тухай тунхалдаг. Христ бол цорын ганц аврагч. Христ бол Давид хаанаас удмаас гаралтай Израильчуудын дундаас төрсөн тэр хүн төрлөختний аврагч юм а гэдгийг өөрийнхөө өнгөөр бол номлосон байдаг. За ингээд яг түрүүний бидний уншсны дараагаар энэ бүх номлолыг, энэ бүх үгийг сонссны дараагаар түүний номлосон тэр үг тэнд байсан хэдэн мянган одоо еврейчүүдийн зүрх сэтгэлд хүрсэн байна. За тэгэхээр бид нар дахин санах хэрэгтэй. Энэ еврейчүүд бол аль нэгэн газар нутагт одоо тархан суурьшсан, тэндээ одоо магадгүй төрж өссөн. Тэгээд еврей хэл магадгүй тэдний хоёр дахь хэл. Тэгээд өөрсдийн гэсэн одоо төрлөх хэлтэй. За тэгээд тэр хүмүүсүүд бол еврейн одоо шашны баярыг тэмдэглэхээр Иерусалим хотод цугларсан тэр хүмүүсүүд байна. Ингээд Петрийн номлосон тэр номлыг сонссны дараагаар 37 дугаар эшлэлээр яасан гэхээр сонссон тэр зүйл нь нэгсэндээ Петрийн тэр үгс тэр хүмүүсийн зүрх сэтгэлийг бол хүндсэн. Нэгсэндээ зүрхийг хүндсэн гэсэн одоо грек үг нь болохоор ямар нэгэн зүгээр одоо түрүүний миний ярьсан тэр шүвг буюу тэр зүгээр одоо яг зүрхийг нь одоо цоо хатах тухай бол ярьдаг. Нэгсэндээ шинэ гэрэн дээр бол нэг л удаа энэ үгийг хэрэглэсэн байдаг. За тэгээд нэгсэндээ зүрхийг нь зүгээр хүндэхэд тэнд яасан гэхээр тэнд одоо бугдарсан тэр олон жилийн тэр их одоо зүйлсүүд бол одоо зад тавьж одоо нээгдэж тэнд байсан Петрийн үгийг сонсон хүмүүсүүдийн зүрх сэтгэл бол магадгүй дахин тийм цоошин зүйлийг мэдэрч зүрх сэтгэлийг нь бол тэнцээ хүндсэн байдаг. Тэгээд тэнд байсан Петр болон бусад элч нараас эдгээр хүмүүсүүд тэр одоо тархсан еврейчүүд асуусан ах トゥ нараа бид одоо юу хийх вэ? Та нарын үгэнд бид нар итгэж байна. Одоо бид нар юу хийх вэ? Бид нар өөрсдийнхээ энэ амьдралаас одоо өөрчлөгдөхийн тулд та нарын яриад байгаа тэр Христ аврагчид итгэхийн тулд бид нар яг юу хийх ёстой вэ гэдгийг асуудаг. За тэр үед Петр яасан гэхээр гимшигтүүн чин сэтгэлээсээ гимш. Тэгээд хүн болгон нүглийн уучрын төлөө Есүс Христийн нэрээр та нар усан баптизм хүрд. Ингээд та нар ариун сүнсийг хүлээн авах болно гэдгийг бол тунхсан. За ингээд тэр өдөр бол ойролцоогоор 3,000 хүмүүс Христээр ирсэн байдаг. За 1990-ад оны үед Христийн сайн мэдээ Монголд ирсэн. За онцгойлон 1989 оны сүүл 90 оны ихээр бол Монгол сайн мэдээ ирсэн. За би мэдээж 91 оны 12 сард хамгийн анх удаа эзний тухай энэ Христийн сайн мэдээг сонссон. За тухайн үед би амьдралыг юу гэж бодсон гэхээр хүний амьдралын одоо утга учир бол ердөө хүн төрхөн үнэн тэгээд хүн нэг өдөр өвөх нь үнэн. За энэ хоёрын хооронд байгаа бүх зүйл бол амьдрал бол утга учир байхгүй. Хүний төрх одоо өвөх бол үнэн юм а гэдгийг бодож ирсэн.
За тэгэхээр энэ болгоныг бодохдоо мэдээж миний амьдралд бол яг жинхэнэ утга учир бол санагдахгүй, утга учиргүй амьдралаар амьдарч байгаа юм шиг санагдаж өхнө гэдэг зүйлээс айж миний тэр зүрх бол яг тэр итгэл найдваргүй байсан тэр зүйлээр бол миний зүрх сэтгэл бол юм дүүрсэн байсан. Тэгэхээр ямар нэгэн зүйлээр одоо хатгагдах, одоо садрах, зад авах хэрэгтэй. Харин тэр үед манай нэгэн найз Христийн тухай тэр 91 оны 12 сарын тэр өвөл манай гэр дээрээ сайн мэдээг ярьж Христийн тухай ярьж, Христ бол одоо чиний төлөө нас орж, чиний төлөө дахин амьсан гэдэг зүйлийг одоо ярих үед миний зүрх сэтгэл яг өнөөдрийн энэ сургаал дээр гарсан шиг миний зүрх сэтгэл бол одоо хатгагдаж, миний зүрх сэтгэл бол хөндөгдөж тэгээд өнгөрсөн 30 жил орчим бол энэ замаар явж байгаа. Тэгэхээр хүний түрүүнд би хэлсэн хүний зүрх сэтгэл гэдэг бол маш их нандин зүйл. Хүний зүрх сэтгэл өөрчлөгдөд, хүний амьдрал өөрчлөгдөг, хүний амьдралын хараа өөрчлөгдөг, хүний амьдралын зорилго өөрчлөгдөг. За энд дэсэн еврейчүүд бол маш их шашинлаг, шашинлаг учраас тэд нар өөрсдийн тэр төрсөн тэр хол газраас одоо тэр баярыг тэмдэглэхээр ирдэг. Харин эзэн Есүс Христийн тухай сайн мэдээ. Есүс бол та нарын төлөө алагдаж дахин амьсан, өглөөс дахин амьсан эзэн юм а гэсэн энэ сайн мэдээ тэр хүмүүсүүдийн зүрх сэтгэлд бол хурж зүрх сэтгэлийг нь бол хүндсэн ба. Тэгэхээр өнөөдрийн хичээлээр бид нар хэд хэдэн чухал зүйлийг бас хоорондоо ярилцаж, хоорондоо суралцахыг хүсэж байна. Яг тэгвэл ариун сүнсээр дүүрсэн дагагч нар, ариун сүнсний тэр дүүргэлтийг авсан хүмүүс ямар нэгэн гайхамшиг гэж, ямар нэгэн өвчтөе хүмүүсүүдийг эдгэж, ямар нэгэн хүний нүдэн тэр гайхамштай тэр зүйлийг хийхээс өмнө тэдний амьдралд ирсэн чухал зүйл бол сайн мэдээ бол Есүс Христийн тухай тунгалах үйл явц юм а гэдгийг тэд нар зүрх сэтгэлдээ хамгийн сайн мэдэрсэн ба. Тэгэхээр яг энэ Үлс номын 2 дугаар бүлгээс яасан гэхээр сайн мэдээг ариун сүнсийг хүлээн авсан анхны дагалдагч нар бүгдээрээ сайн мэдээг тунхаглаж ирсэн, сайн мэдээг өөрсдийн амьдралын төв болгосон. Тэд нар Есүс Христийн тэр дахин амьдралтын тухай, тэр итгэл найдварын тухай хүмүүст ярьж ирсэн. Тэгэхээр өнөөдрийн энэ Үлс номын 20 дугаар бүлгээр Петр юуны тухай ярьсан гэхээр Есүс Христ бол түүхэн хүн юм а. Тэр бол одоо Израильчуудын амьдралд амьдарч исэн, Израильчуудын амьдралд байсан тийм түүхэн, Израильчуудын түүхээр дамжин ирсэн тэр гайхамшигтай аврагч юм а гэдгийг бол Петр онцгойлон зарласан ба. Тэгэхээр өнөөдөр Христийн сайн мэдээ гэдэг бол өнөөдөр аливаа улс орны түүх, соёлд бол байж соёл дотор бол илэрхийлэгддэг. За мэдээж бид нар өнөөдөр монголчууд бид нар зарим үед боддог тийм ээ одоо Христ бол гадны шишин юм а гэж бид нар их олон жил ярьсан. Гэтэ өнөөдөр сүүлийн онцгойлон 10 жил бид нар юуны тухай илүү сайн мэдэрч байна гэхээр энэ Христийн тухай сайн мэдээч гэсэн монголчуудын дунд олон зуун жил оршиж ирсэн. Энэ тухай түүхэн баримтууд бол өнөөдөр Монголын газар нутгаар маш ихээр олдогдож байгаа гэдгийг бол бид нар мэдж байгаа. Одоо ойролцоогоор 700 жилийн өмнө бидний уншиж байгаа энэ Библи онцгойлон шинэ гэрээ монголчуудын хэл дээр орчуулагдчихсан тэр тухай байдаг. За тэгэхээр мэдээж эзэн өөрийнхөө энэ гайхамшигтай сайн мэдээг бол хүн төрлөختний түүхэнд хүн төрлөختний онцгойлон ямар нэг үндэстний одоо тэр соёлд тэр зан заншил дотор бол илэрхийлдэг. За тэгээд түүний биднэрт үлдээсэн энэ Библи Есүс Христийн тухай тэр сайн мэдээг бол биднэрт хэлдэг. Тэгэхээр эзэн Есүс Христийн тухай сайн мэдээ бол одоо аль нэгэн хайр газраас ирсэн зүйл биш, харин бидний түүх соёл байсан гэдгийг Петр хэлсэнчлэн Петр онцгойлон хэлсэн зүйл нь болохоор эзний нэрээр дуудагдсан хүн болгон өнөөдөр аврагдах болно гэдгийг бол тунхаглаж байна. Тийм учраас өнөөдөр би та хүнд хэлмээр байна. Христэд итгэж бидний хувьд бол сайн мэдээ бидний амьдралын төв байх ёстой. Бид нар өөрсдийнхөө амьдралаар бид нар өөрсдийнхөө амьдралын энэ загвар одоо хэв загвараар дамжуулан, хэл яриагаараар дамжуулан бид нар сайн мэдээг тунхаглана гэдэг бол бидний одоо амьдралын хамгийн чухал төв байх ёстой. Петр болон түүнтэй хамт байсан анхны дагалдагч нар ариун сүнсээр дүүрэхэд сайн мэдээг тунхаглаж, сайн мэдээг хүмүүсүүдийн зүрх сэтгэлд нь хүрэгтэл очтол тунхагласан шиг өнөөдөр ч гэсэн бидний амьдралын төв бол эзэн Есүс Христийн тухай. Эзэн Есүс Христ таны амьдралд, миний амьдралд ямар агуу гайхамшигтай зүйл өөрчлөлтийг хийсэн бэ гэдгийг бол хүмүүс тунхаглаж амьдрах нь бол итгэж бидний амьдралын нэгэн чухал төв байх ёстой гэдгийг хэлмээр. За хоёрдугаарт нь сайн мэдээ хүн болгоны зүрх сэтгэлийг хүнддэг. Онцгойлон 2 дугаар бүлгийн 37 дээр тэд нар Петрийн номлыг сонссон дараа тэнд байсан бүх хүмүүсүүд яасан гэхээр ихэнх хүмүүсүүд нь сонссон зүйл нь тэдний зүрх сэтгэлийг
хөнддөг. Зүрх сэтгэлд нь хүрсэн гэсэн үг. Зүрх сэтгэлд нь яг тэр үг үнэхээр яг тэр хурц шүвг шиг, хурц зүү шиг яг тэр амьдралд нь байгаа яг тэр хүнд асуудлыг бол одоо сайн мэдээ хөндөж өөрчлөлтийг авчирсан байна. Тэгэхээр түрүүнд би ярьсан манай өвөгийн хувьд тийм одоо тэр адуунд нь ямар нэгэн одоо муу цус юм уу муу өвчин байсан учраас түүнийг одоо шүвгээр хатгаж муу цусыг нь гаргаж түүнийг идгээсэн шиг өнөөдөр хүн болгоны амьдралд яг тийм зүйлүүд байгаа. Хүний зүрх сэтгэл өөрчлөгдөхгүй хүний амьдрал бол хизээч өөрчлөгдөх боломжгүй. Хүн гадна талаасаа хичнээн өөрчлөгдөж тэ гадна талаа хичнээн маск тавьж өөрийнхөө амьдралыг сайн сайхан харуулахыг хүсдэг байж болно. Гэхдээ хүний зүрх сэтгэлд байгаа асуудал гэдэг бол өөрчлөгдөхгүйгээр хүний зүрх сэтгэлийн тэр асуудал хөндөгдөхгүйгээр бидний амьдрал бол одоо өөрчлөгдөх боломжгүй байна. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө амьдралыг олон янзын асуудлуудаар дүүргэдэг. Магадгүй миний зүрх сэтгэлд байгаа тэр их асуудал, миний зүрх сэтгэлд байгаа тэр их хүндүр тэр сэдвийг одоо хөндөхгүй тул тэр хүндүр сэдвийг одоо ярихгүй тул бид нар ямар нэгэн тэг өөр зүйлүүдээр бид нар өөрийнхөө амьдралыг бол одоо халахалдаг. Магадгүй мөнгө төгрөг, тэг магадгүй одоо эд хөрөнгө, магадгүй одоо юу гэдэг одоо орон байр, тэг одоо амжилт олон зүйлээр хүн өөрийнхөө амьдралыг бол хаах гэж оролдог. Гэхдээ таны болон миний зүрх сэтгэлд байгаа тэр асуудал өнөөдөр эзэн бурхны биднэрт хийсэн энэ үгээр л өөрчлөгдөж амьдрал жинхэнэ гэрэл гигээд жинхэнэ утга учирыг бол олдог. Тийм учраас тэндээс маш олон хүмүүс тухайн үед номсон дээр Петрийн тэр номлыг сонсоод зүрх сэтгэлд нь хүрч, зүрх сэтгэл нь хөндөгдөж тэгээд тэд нар яасан гэдэг жинхэнэ эзний тэр гэрэл гигээ, тэр эзний тэр гайхамшигтай тэр амьдралд бол гарч ирсэн байна. Тэгэхээр хүний зүрх сэтгэл өөрчлөгдөхийн тулд Петр 3 чухал зүйлийг хийсэн байна. Ахтунараа бид нар одоо яах вэ гэж асуух Петр хийсэн. Нэгдүгürt нь гимшигтэн. Тэгээд хүн бүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптизм буюу усан баталгаа хүрт. Тэгээд та нарч ариун сүнсний бэлгийг хүлээн авах болно. Учир нь Бурхны та нарт амласан амлал та нар болон та нарын хүүхдүүдийнх бөгөөд асаж сугаа хүн болгоных тэгээд манай Бурхны эзнээр дуудагдсан болгоныхмаа гэж хэлсэн байна. Тэгэхээр хүний зүрх сэтгэл өөрчлөгдөхийн тулд ердөө 3 чухал зүйл хийгдэх ёстой гэдэг энэ хэлсэн байна. Магадгүй өнөөдөр таны амьдралд өөрчлөгдөх ёстой зүйл байна. Магадгүй та өнөөдөр өөрийнхөө харилцааг өөрчлөмөр байна. Тэгээ магадгүй та өнөөдөр өөрийнхөө зүрх сэтгэлд байгаа ямар нэгэн одоо хүндүр зүйлийг өөрчлөмөр байна. Магадгүй та амьдралдаа ямар нэгэн байдлаар тэмцэж байгаа тэр гим нүглээ өөрчлөмөр байна. Магадгүй та ямар нэгэн байдлаар одоо ямар нэгэн хэлбэрээр та өнөөдөр одоо нэгэн зүйл донцсон бол тэр донцсон зүйлээс өөрчлөгдмөр. Нэгс энэ болгон бол хүний гаднах зүйл биш. Энэ болгон бол хүний одоо бидний зүрх сэтгэлтэй холбоотой. Тэгэхээр би яаж зүрх сэтгэлээ өөрчлөх вэ? Би яаж өөрийнхөө зүрх сэтгэлийг өөрчилж чадах вэ? Хэрв таны зүрх сэтгэл өөрчлөгдөх үед таны амьдрал тэр чигээрээ өөрчлөгдөх болно. Тэгэхээр 3 чухал зүйлийг энэ ч Петр илч биднэрт хийсэн ба. Нэгдүгээрт нь гимшигтэн гэдгийг хийсэн. Хоёрдугаарт нь уучлалыг хүлээн аваарай гэж хэлсэн. Гуравдугаарт нь ариун сүнсээр дамжуулан цоошин амьдралыг хүлээн аваарай гэдэг хэлсэн. Тэгэхээр эхний чухал зүйл нь бол хүн өөрийнхөө амьдралд бол гимших ёстой. Гимшил гэдэг бол хизээч бардан байдлаас ирдэггүй. Монголчууд бид нар ярьдаг штэ. Би бол ямар ч гим нүгэлгүй хөө. Гим нүгэлтэй хүн гэдэг бол тэр шорон оронд орсон одоо хин нэг үнийг дээрэмдсэн, хулгай зэлгийг хийсэн усуд бол гим нүгэлтэй гэдэг. Гэхдээ монголчууд бид нар өөрсдөө би ямар буруутай юм бэ? Ямар одоо гим нүгэлтэй амьдрал байдгүй гэдэг хүн болгон зүрх сэтгэл дотор мэдэрдэг. Тэгэхээр их баг хэмжээгээр бид нар өөрсдөө бүгдээр гим нүглийн тухай тэр ойлголтыг бол бид нар мэддэг. Бас мэдэрдэг. Тэгсээр нэ хүмүүс ярихдаа өөр хүмүүс хэлдэг. Би бол гим нүгэлгүй хүн гэж хэлдэг. Тэгээ хүн өөрчлөгдөх, хүн зүрх сэтгэлээр өөрчлөгдөх хамгийн ихний алхам бол хүн өөрийнхөө буруутай зүйлийг ойлгож мэдэх ёстой, гимших ёстой. Тэгэхээр гимшин гэдэг бол таны амьдралд ирж байгаа, миний амьдралд ирж байгаа тэр ухаарлын тухай байгаа. Би нэр энэ зүйлийг хийдэг нь бол миний буруу. Би нэр ийм одоо асуудалтай бол энэ бол миний буруу зүйлээ. Магадгүй би одоо архины хамааралтай олон жил амьдарч байна. Магадгүй би одоо эхнэр нөхрийн асуудалтай олон жил болж байна. Магадгүй би харилцааны асуудалтай олон жил болж байна. Энэ нь бол миний буруу зүйлээ. Би энийгээ ухаарж байна. Би энийгээ ойлгож байна. Би үүндээ бууж өгөх ёстой. Тэгээд хамгийн гол нь гимшил гэдэг бол таны амьдралд гарах ёстой хамгийн том шийдвэр байгаа. Би
би өнөөдрөөс эхлээд яг энэ цаг мөчөөс эхлээд тэгээ би энэ одоо хийж байгаа буруу зүйлээ болмоор байна. Би өөрчлөгдмөр байна. Би шинжлэгдмээр байна. Би алийн болго энэ амьдралаар амьдрах юм бэ. Би өөрчлө. Энэ бол хүний гэмшил. Гэмшил гэдэг бол өөрийнхөө буруу зүйлийг ухаарч, буруу зүйл хийж байгаадаа бууж өгч. Тэгээд буруу зүйл хийж байгаагаасаа одоо өөрчлөгдөх гэсэн таны амьдралд хийж байгаа тийм том шийдвэр байна. Онцгой нэг Библиэлд гэмшлийн тухай юу гэж хэлсэн гэхээр гэмшил гэдэг бол одоо өөрийнхөө амьдралыг бүр мөсөн чиглэлийг нь өөрчлөх тухай ярьдаг. Та хэрвээ магадгүй өнөөдөр энэ чиглэлд явж байгаа хэрэг гэмшин гэдэг бол та өөрийнхөө амьдралын чиглэлийг өөрчлөөд одоо эсрэг чиглэл рүү явна гэсэн. Тэг учраас Петрийн хэлж байгаа хамгийн чухал зүйл нь хэрэг таны зүрх сэтгэл өөрчлөгдөхийг хүсвэл таны зүрх сэтгэл чинь хөндөгдөхийг хүсвэл та өөрийнхөө амьдралд цоошин өөрчлөлтийг авчрахыг хүсье гэвэл хамгийн ихний хийх чухал зүйл нь бол та амьдралдаа гэмшлийг авчрах хэрэгтэй. Та гэмших хэрэгтэй. Та өөрийнхөө амьдралыг өөрчлөх хэрэгтэй. Та ухаарах хэрэгтэй. Та хийж байгаа зүйлдээ шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгээд Петр юу гэсэн энэхүү завхруулагч үеийнхнаас та нар өөрсдийгөө чөлөөл, өөрсдийгөө авар гэж хэлсэн байна. Тийм учраас нэгдүгээрт нь найзраа би өнөөдөр үнэхээр өөрийнхөө зүрх сэтгэлийг өөрчлөе гэвэл зүрх сэтгэлээ би өөр чиглэл рүү хандуулъя гэвэл нэгдүгээрт нь та бол гэмшилд ирэх хэрэгтэй. Та хийж байгаа зүйлээ ухаар. Та тэр хийж байгаа зүйлийг өөрийнхөө хүчээр даван туулж чадахгүй маа гэдэгтээ та бүрэн бууж өгөх хэрэгтэй. Өөрийнхөө даруй болох хэрэгтэй. Тэгээд та хамгийн гол нь шийдвэр гаргах хэрэгтэй. Өнөөдөр эзэн бурхан биднээс яг л ийм гэмшлийг хүсдэг. Зарим үед бид нар Христэд итгээд олон жил болсны дараагаар бидний амьдрал зууралцсаар байгаа зүйлүүд байгаа. Тэгээ гадна талаасаа харахаар бид нар сайхан цуглаанд явдаг, Христэд итгэдэг, Библи уншдаг. Гэтэл бид нар яг зүрх сэтгэл рүүгээ ингээ өнгийгээд харахаар бидний зүрх сэтгэлд өчнөөнгөх хог шороонууд байгаа. Өөрчлөгдөх ёстой зүйлүүд байгаа. Бид нар зан чанараараа өөрчлөгдөх ёстой. Бид нар амьдралынхаа хэв загвараар өөрчлөгдөх ёстой. Зарим хүмүүс бид нар магадгүй эхнэрүүд нөхрөө яг зөв хүндлэх талаар өөрчлөх ёстой. Тэгээ бид нар өгдөг, эзэнд өргөдийн талаар өөрчлөгдөх ёстой. Бидний зан аашны талаар өөрчлөгдөх ёстой. Тэгэхээр бид нар энэ бүх зүйл бол яг зүрх сэтгэл өөрчлөгдөх үед бол энэ бүх зүйлүүд бол эргэдэг. Энэ бол гэмшлээс эхэлнэ. Тийм учраас эзний өмнө гэмшиг өөрсдийнхөө бурууг ойлгох, шийдвэр гаргана гэдэг бол биднээс гарах ёстой хамгийн ихний алхам байна. Хоёр дахь чухал зүйлийг Петр багш энд юу гэж хэлсэн гэхээр та нар гэмшигтэн тэгээ хүн бүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө усан баптизм хүртээрэй гэж байгаа. Тэгэхээр усан баптизм хүртэнэ гэдэг энэ зүйл бол мэдээж эзэн бурхны уучлалыг би өөрийнхөө амьдралд хүлээж авсныг бол илэрхийлдэг. Тэгэхээр зөвхөн гэмшээд өөрийнхөө хийж байгаа зүйлийг өөрчлөөд шийдвэр гаргаж зогсохгүй бид нар бурхны эзний тэр уучлалыг амьдралдаа хүлээн авах хэрэгтэй. Христэд итгэж бид нар авралыг хүлээн авахдаа бид нар уучлалыг хүлээн авсан. Харин өнөөдөр бид нар итгэлийн замаар алхаж явах мөчтөө магадгүй бид нар амьдралдаа салж чадахгүй байгаа, амьдралаасаа өөрчлөгдөж чадахгүй байгаа. Тэр зүйлээсээ өөрчлөгдөхийн тулд бид нар бурхны тэр нэгүсэл хайрыг дахин хүлээн авах хэрэгтэй. Библиэр олон удаа хэлдэг. Эзэн бидний хийж байгаа бүх гим нүглийг уучлнаа. Хэрв та чин сэтгэлээсээ түүний өмнө эргэж ирэх юм бол тэрээр итгэмжтэй бөгөөд таны бүх гим нүглийг уучлаа гэжсэн. Есүс Христэд итгэсэн хүмүүс өнөөдөр ямар ч буруутгал байхгүй тэрээр бурхны хайр уучлалыг бол хүлээн авна гэдгийг хэлсэн байна. За тэгэхээр уучлал гэдэг бол эзэн бурхны бидэд өгсөн хайр нэгүслийн илэрхийлэл байна. Монголчууд бид нар хэлдэг шүү дээ. Зөндөө гим нүгэл хийчлээ. Тэрийг цайруулахын тулд би зөндөө гэх буян хийх ёстой. Тэгээ буян хураах ёстой гэж ярьдаг. Гэхдээ өнөөдөр хүн өөрийнхөө төлөө ямар нэгэн байдлаар буян хурааснаар сайн зүйлийг хийснээр би өөрийнхөө уучлалыг бол эзэн бурхнаас хүлээн авах ямар ч боломжгүй. Тийм учраас Христ энэ дэлхий дээр ирсэн. Тийм учраас Христ бидний төлөө алагдаж нас орсон. Тийм учраас Христ бидний төлөө дахин амьсан. Тийм учраас уучлал гэдэг бол эзэн бурхан Христээр дамжуулан миний төлөө таны төлөө хийсэн тэр их загалмайн үүс юм а гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Энэ бол бурханы хайр нэгүслийн тухай байдаг. За 3 дугаарт нь зүрх сэтгэл чинь өөрчлөгдөхийн тулд гэмшил, уучлал, тэгээд Петр багш юу гэж хэлсэн гэхээр та нар ариун сүнсийг ч гэсэн ариун сүнсний тэр бэлгийг та нар өнөөдөр хүлээн авах болно гэсэн. Тэгэхээр ариун сүнсний бэлгийг хүлээн авна гэсэн энэ үгийн утга учир бол
эзэн бурхнаас амласан тэр амлалт таны амьдралд ирж та амьдралдаа цоошин амьдралыг ариун сүнсээр дамжуулан эхлүүлэх тухай ярьж байгаа. Энэ бол өөрчлөлтийн тухай ярьж. Энэ бол Христэд итгэсэн тэр мөчөөс эхлээд таны амьдрал бол одоо өөрчлөлтөнд орж таны амьдрал өөрчлөгдөж та шинэ амьдралаар амьдрах тухай ярьж байгаа. Тийм учраас өнөөдөр бид нар энэ хичээлийг сонсож байхдаа, энэ номлыг сонсож байхдаа ойлгох хэрэгтэй. Би Христэд итгэж Христ миний амьдралын эзэн болсон бол би өнөөдөр цоошин амьдралаар амьдрах хэрэгтэй. Миний хуучин бүх зүйл ард хоцрох хэрэгтэй. Хуучин хэл яриа, хуучин зан заншил, хуучин амьдралын хэв загварууд өнөөдөр ард хоцрох хэрэгтэй. Өнөөдөр ариун сүнс таны дотор тэр их өөрчлөлтийг авчрах хэрэгтэй гэдгийг бол бид нар амьдралдаа ойлгох хэрэгтэй. Тэгэхээр уучлал, гэмшил, уучлал, цоошин шинэ амьдрал гэдэг бол хоорондоо үргэлж холбоотой. Би гэмшил эзний уучлалыг хүлээн авна. Би уучлагдахад ариун сүнс миний амьдрал дээр ирж би цоошин амьдралыг бол эхлүүлнэ гэдгийг бол Петрох шийсэн. Тиймээс тэр өдөр ойролцоогоор 3000 орчим хүн зүрх сэтгэлээ өөрчлөхийн тулд Христээр ирсэн байна. Өнөөдөр бид нар Үлс номын энэ 2 дугаар бүлгийн энэ сүүлийн 4-5 ишлээс хэд хэдэн чухал зүйлийг бас амьдралдаа дахиж санаж ойлгомоор байна. Өнөөдөр Үлс номын 2 дугаар бүлгийг харах юм бол би нэг чухал зүйлийг бас та нарт дахин сануулгахыг хүсэж байна. Ариун сүнсний дүүргэлт, ариун сүнсний тэр хүч чадал гэдэг бол эзний биднэрт өгсөн тэр үгийн хүч чадал юм а гэдгийг хэлмээр. Ариун сүнс анхны чуулганы итгэгчдэр ирэхдээ ямар нэгэн гайхамшиг бэлэг тэмдэг үүдэгдэхийн үн. За хэрвээ бид нар 3 дугаар бүлгийг харах юм бол гайхамшиг болж байгаа. Тэгээ 40 жил сумгаа хийсэн хүн бол эдгэрж байгаа. Гэтэ тэр гайхамшиг бий болохын өмнө хамгийн түрүүнд ариун сүнсний дүүргэлт бол Христэд итгэгч нарт бол үгийн хүч чадлаар илэрхийлэгдсэн байна. Үг тэдний амьдрал дээр ирэхэд тэд хүчийг авч тэгээд сайн мэдээг тэд нар амьдралдаа тунхалтаж эхэлдэг. Тэгэхээр ариун сүнсний дүүргэлт гэдэг бол ямар нэгэн гайхамшиг мэдээж эзэн биднээр дамжуулан ямар нэгэн гайхамшигуудыг хийх боломжтой. Гэхдээ хамгийн чухал зүйл бол ариун сүнсний дүүргэлт гэдэг бол биднэрд ирж байгаа тэр үгийн хүч чадал юм а. Тийм учраас Христэд итгэж бид нар ойлгох ёстой. Ариун сүнс өнөөдөр бидний амьдрал дүүрэн байна гэдэг бол ариун сүнс бидний амьдрал дүүрсэн, ариун сүнс таны амьдрал дүүрсэн гэдэг бол та эзэн Есүс Христийн тухай тэр тунхаглал үгийг хүмүүст тараахын төлөө дууцгсан гэдгийг бид нар ойлгох ёстой. Тийм учраас ариун сүнсний тэр дүүргэлтийг хүлээн авсан хүмүүс эзний тэр хүч чадал, эзний гэрчлэх тэр хүч чадал бол бидний амьдралд бол ирдэг. Тэр ариун сүнсний хүч чадлаар дүүрэх үед ариун сүнсний тэр тунхаглал, эзний сайн мэдээний тунхаглал бидний амьдралд ирэх ёстой. Хоёрдугаарт нь тав хүндээ хуваалцах зүйл нь сайн мэдээ буюу эзний үг хүний зүрх сэтгэлийг хүнддэг. Хүний зүрх сэтгэлийг хүндэх, хүний зүрх сэтгэлийг өөрчлөх цорын ганц хүч чадал бол эзний бидэнд өгсөн энэ гайхамшигтай үг байна. Тийм учраас итгэгч бидний хувьд бид нар өөрчлөгдөж амьдрахын тулд эзний үгтэй ойр байж, эзний үгийг уншиж судалж, эзний үгийг өөрийнхөө амьдралд өөрсдийнхөө зүрх сэтгэлд оруулах тусам бидний амьдралд бол том өөрчлөлтүүд гардаг. Библиэр хэлсэн эзний үг гэдэг бол хоёр талтай эртээ тэр хурц сэлэн мэд. Бидний зүрх сэтгэл, бидний оюун бодол, бидний бие махбод, бидний чөмгөнд хүртэл орж бидэнд өөрчлөлтийг авчна гэж хэлсэн. Тийм учраас эзний үгээр бид нар өөрсдийн амьдралыг дүүргэнэ гэдэг бол бид нар амьдралдаа төдий ч нэ өөрчлөгдөнө гэсэн үг байна. Тийм учраас Христэд итгэж таны хувьд, миний хувьд би өдөр болгон эзний үгтэй хэр зэрэг ойрхон байна вэ гэдгээ энэ өдөр бас дахин тунгааж бодороо. Магадгүй бид нар зүрх сэтгэл маань эзнээс хол байгаа бол хамгийн ихний шалтгаан би эзний үгнээс хэр зэрэг хол байна гэдгийг л бид нар шалгах ёстой. Бид нар эзний үгнээс эзний үгнээс хол байх тусам бидний зүрх сэтгэл төдий ч нэ эзнээс хол юм шиг санагддаг. Харин бид нар эзний үгтэй илүү их ойр байх тусам бидний зүрх сэтгэл эзэнтэй төдий ч нэ их ойрхон байдаг. Яг бол эзний үг гэдэг бол тэр чигээр бидний оюун бод, бидний зүрх сэтгэлд, бидний бие махбод өөрчлөлтүүдийг авчирдаг. Нөгөө талаар бид нар бас ойлгох ёстой. Бидний итгэдэггүй аав ээж, бидний итгэдэггүй хамаатан садан ар гэрийн улсуудад эзний үгийг хүргэх нь бол тэдний ч гэсэн аврал, тэдний ч гэсэн зүрх сэтгэл өөрчлөгдөх хамгийн том процесс болдог. Тэгэхээр эзний үг өөрөө амьд учраас бидний амьдралд, хэний ч амьдралд, сонсон хэний ч амьдралд бас их тийм гайхамшигтай өөрчлөлтийг авчрах боломжтой. 3 дугаарт нь өнөөдөр
номлын 3 дахь зүйл нь бид нар эзний үгээр өөрсдийнхөө амьдралыг бид нар өөрчлөх хэрэгтэй. Эзний үг зөвхөн бидний одоо сонсголд ирээд дуусах биш. Харин бидний сонсон тэр үгс бидний зүрх сэтгэлд хүрч бидний зүрх сэтгэлд гимшил, уучлал, ариун сүнсний дүргэлтийг авчрах хэрэгтэй. Тийм учраас эзний үг гэдэг бол мэдээж итгэж бидний амьдралд бол бидний зүрхийг өөрчлөх, бидний зүрхэнд өөрчлөлтийг авчрах хамгийн гайхамшигтай сувг гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Тэр үгээр өөрчлөгдөж, тэр үгээр бид нар гимшиж, тэр үгээр дамжуулан одоо бид нар уучлалыг авч эзний үгээр дамжуулан ариун сүнсээр дүүрсэн тийм хүчрхэг итгэгч нар болно гэдгийг бол өнөөдрийн сургаалаас бид нар дахин сануулж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм учраас эх өдрүүдэд эзний үгтэй ойр байж, эзний үгийг тунгалах, хүмүүст хэлэх, хуваалцах боломжтой бол тэр боломжийг ашиглаж, эзний үгээр өөрсдийн зүрх сэтгэлийг өөрчилж, эзний үгээр дамжуулан зүрх сэтгэлээ өөрчилсөн тийм гайхамшигтай итгэгч нар болоорой хэмээн бас эзний нэрээр та бүхнийг өрөөж байна. Тэгэд эзэн өөрийнхөө үгээр дамжуулан агуу өөрчлөлтийг бидний амьдралд авчрах болтугай.